За энэ хэний хийсэн ямар учиртай видео юм болоо гэж бодож иж магадгүй. Намайг Баян мөнх гэдэг геологч мэрэгжилтэй ямар нэгэн багш лектор бол биш. Мэргэжлээр ажиллаад 8 гаруй жил болж байгаа ердийн л нэг геологч цал байгаамаа. Чингэл ах нь сэдэмтлог структур геологийн товч гарын авлага хийж явуулаач гэсний үндсэн дээр энэ хүү видеог бэлдсэн юм аа. За видеонд энэ 3 номыг тулгуур болгож ашигласан. Эхлэхээс өмнө энэ зориуд тэмдэглэж хэвээр нэг зүйл бол манай геологийн нэр томьёоны англи, монгол тол ерөөсөө байхгүй учраас энд орсон зарим англи хэл дээрх терминүүдийг шууд галигаар нь кирилл үсгээр авч бичиж ашигласан байгаа. Видеоны явцад цаашид харьцуулж харж байж болох үс байнгын хэрэглээ болгох үс англи схем диаграм олон байгаа учраас хүссэн үедээ зогсоогоод дараа нь дахин тоглуулж болно үстэй. За үг болдож өхөр олдох нэ бүгдээр үндсэн сэдвэрийг орцгоё. Альва чулуулгын хэмхтэс материал буюу тонмол хордос чулуулгын шинж төрөх, зөөгдсөн болон хуримтлагдсан процессыг судалдаг геологийн салбар шинжилгээ ухааныг сэдэмтлог гэдэг. Эдгээр сэдэмтлогийн баримтуудыг палеонтолог, түүхэн геолог буюу геологийн өнгөрсөн цаг хугацаанд болсон томоохон далайстай үйл явдлууд эдгээр үр дүнсэн геологийн тогтцоодын баримт сэлттэй харьцуулж, баяжуулж, нэгтгэж, дүн шинжилгээ хийх, анализ хийх, тайлалт хийх замаар тонмол хордос чулуулгын үүссэн орон зай мэдээж геологийн хувьд цаг хугацаа чухал. Ингээд цаг хугацааны зүй тогтол хоорондын уялдаа холбоо хамгийн гол нь тэдгээрийн тархалт үүний үндсэн дээр нэгдсэн ангиллыг гаргадаг энэ салбар судалгааг нь стратигографи гэж нэрлэдэг. Тонмол чулуулга бол үндсэндээ өмнө үүссэн байсан бүхий л төрлийн хордос чулуулгын хэмжиж материалууд зөөгдөж хоримтлагдсанаар үүсэж байгаа. Тэгэхээр тонмол чулуулгын анхны ангиллал бол хэмжиж материалын диаметрийг миллиметрээр хэмжснээр эхэлдэг. Ингээ 0.2 мм-ээс бага жижиг ширхтээ бол аргиллит 0.6 мм хүртэл алиурлит гээд 2 мм хүртэл бол эсэн чулуу 2 мм-ээс 2.5 см хүртэл конгломерат үүнээс дээшээгээ булчлууд конгломерат гэж нэрлэдэг. За эсэн чулуу буюу тонмол чулуулах үүнээс жижиг хэмжээтэй нэгж бас би энэ бол мэдээ цемент. Цемент бол харьцангуй химийн ойлголт юм. Өөрөөр хэлбэл молекул ионы түвшинд яригддаг гэсэн үг. Тонмол чулуулыг бүрдүүлж байгаа хэмжсэн материалуудын мүлгэржилтийн зэрэгээр нь 6 ангиж болно. Энд харагдж байгаа диаграмын дагуу маш сайн, хагас мүлгэрсэн, хагас өнцгөлсөн, маш их өнцгөлсөн гэж юм 6 ангилж болох нэ. Мөн хэмжсэн материалуудын ширхэгийн хэмжээгээр нь алхир ялгарсан, сайтар ялгарсныг нь бол сортлогдсон байдал гэдгээр ангилж үздэг. Мөн энд ор дурдсан харагдж байгаа 4 схем диаграмын дагуу сайн, харьцангуй сайн, дунд зэрэг муу сортлогдсон гэж 4 ангилах нэ. За эдгээр 3 шинж чанар тэмдэг дээр үндэслээд эсэн чулууны maturity гэж чухал ойлголтыг ялгадаг. Эсэн чулууны хувьд энэ нь бол манайхаар торгон эсэнд алхир төхөж очихлон хал үзэж халуун чулууд болоосон эсвэ гэдгийг тодорхойлж байгаа юм. За түрүүний эсэнчлэн шаварлаг хольц, сортлогдсон байдал, мүлгэржилтийн зэрэг гэсэн 3 шалгуурыг авч үздэг. Шаварлаг хольц 15%-аас ихтэй байх юм бол шууд immature буюу одоо бохирдуу эс гэж ангилна. Шаварлаг хольц 15%-аас бага байх юм бол сортлогдсон байдлыг нь харгалзаж авч үздэг. Сортлогдсон байдал нь ингээд муу байх юм бол submature гэсэн ангилалд хамааруулдаг. Шаварлаг хольц 15%-аас бага сортлогдсон байдал сайн байх юм бол мүлгэржилтийн зэргийг дараагийн шатанд харьцуулж үздэг. Ингээд мүлгэржилтийн зэрэг бага байх юм бол mature эсэн чулуу гэсэн ангилалд хамааруулдаг. Ингээд шаварлаг хольц 15%-аас бага сортлогдсон байдал сайн, мүлгэржилт сайн байх юм бол супер mature буюу манайхаар торгон эс гэдэг ангилалд болох нэ. За таблерем гэж их гой жихлаад байдаг. Одоо таблерен жихлаадны талаар жоох ярий. За энэ сэдэмтлогчдын дунд таблерен диаграм гэдгээр алдартай эсэн чулууны найрлагын ангиллалын маш чухал диаграм байгаа. Урт хэлгийн дагуу шаварлаг хольц буюу матриксыг авч үздэг 0-аас 15%, 15-аас 75%, 75%-аас дээш гэж. За 0-аас 15% шаварлаг хольцтой бол аранит, 15-аас 75% нь вак, 75%-аас дээш бол алиурлит, аргиллитийн төрлийн чулуулга гэж ангилдаг. Гурвалжин дээр бол найрлагаар нь кварц, херийн жанш, чулуулгын эмгэтсүүд гэж хөлж үздэг. Вакуудын хувьд бол найрлагаас үл хамааран гравак гэж нэрлэгддэг. Эсэн чулуу бол аркозаранит, литеранит, аркоз гэж ангилагддаг байна. За карбонатлаг чулуулууд гэж тонмол чулуулгын хэмжсэн материал дундаа бол манайхаар Монголын төмөр зам гэдэг шиг огт тусдаа вант бас байж идэг. Эдгээрийн найрлага, текстур, ангилсан байдал зэрэг нь бол огт ондоо зарчмаар явагддаг. За үндсэнд нь бол хорц хуримтлалын текстур ажиглагдж байгаа. Ийм төрлийн текстур ажиглагддаг гэж 2 үндсэн бүлэгтэй байдаг. Хорц хуримтлалын текстур ажиглагддаггүй бүлгийг нь бол тастлаг карбонатлаг чулуулга шохончлоо гэж ангилдаг.
Хурц хуримтлалын текстур ажиглагддаг нь рифинг, хэмхцлэг гэж хоёр байдаг. Рифийн шоончлогнуудаа үндсэнд нь нийт нь bound stone гэж нэрлэдэг. Энэ дотроо бүрдүүлж байгаа амтнууд нь анх их энд тэнд хэсүүчил тэнүүчилж амьдардаг байж байгаа. Тохиоллоор нэг дор бөөгнөрж тунаж хуримтлагдж үүссэн бол buffer stone. Нэг доороо байрандаа матрас маягаар дээрээс давхралж ургасан бол bind stone. Рифийн шүр маягаар тодорхой бүтэц, зохион байгуулалттай бүтэц үүсгдэг нь бол frame stone гэж нэрлэж байгаа. За хэмхцлэг карбонатлалчлуулгийг бол дотор нь шавар агуулсан хэмхтэс давмгайлсан том хэмхцээс бүрдсэн гэж ингэж 3 ангилж үздэг. 2 мм-ээс дээшээ том хэмхцлэг материал 10%-аас дээш орсон байх юм бол матрикс давмгайлсан байх юм бол floatstone, зөвхөн хэмхтсэн давмгайлсан байх юм бол rootstone гэж ангилж авч үздэг. За хэмхтэс давмгайлсан, үнээс жижиг хэмхтэс давмгайлсан бүхэл төрлийн карбонатлалчлуулгуудыг бол grainstone гэж ангилж байгаа. За шавар агуулж байгаа эсэнчлүүгээ дотор нь хэмхтэс давмгайлсан, шавар нь буюу матрикс давмгайлсан гэж ангилж. За хэмхтэс давмгайлсныг бол packstone гэж нэрлэдэг. За матрикс давмгайлсан буюу шавар давмгайлсан карбонатлалчлуулгийг 10%-аас бага хэмхтэс агуулсан байх юм бол mudstone, 10%-аас дээш хэмхтэс агуулсан байх юм бол waxstone гэж нэрлэх нэ. За чулуугийн хэмхтэс материал зөөгдөх маш олон орчин байдгаас усаар зөөгдөх явдал хамгийн түгээмэл бөгөөд зэдэнлогд маш чухал ойлголт байдаг. Усан дотор чулуугийн хэмхтэс материал тунж үсгэд мэдээж эхлээд том бүдүүн ширхтэнүүдэнд ороод тунаа дээшгээ нарийгс зарчмаар явдаг. Үүнийг бол ердийн грэдэн гэдэг. Үүний эсрэг тохиолдлыг бол уруу грэдэн гэдэг. За үүнтэй ижил зүй тогтол бол томоохон интервалд, уртхан интервалд бас ажиглагддаг. Өөрөөр хэлбэл төсөлтийн доороос дээшээ ширхгийн хэмжээ нарийсах тохиолдол байна. Мөн төсөлтийн доороос дээшээгээ ширхгийн хэмжээ ерөнхийдөө бүдүүрэх тохиолдол байна. За энэ ширхгийн хэмжээ төсөлтөөс дээш нарийсах бүдүүсэх гэдгийг бол одоо зузаалгууд төсөлтийн томоохон интервалууд дээр авч ашигладаг. Грэдэн гэсэн ойлголтыг бол тухайн үе дээр авч ашигладаг. За жишүү үйлэл бол байгаль дээр гаршууд дээр маш их ажиглагддаг. Энэ бол байгалийн өөрийнх нь л процессын үр дүн юм. Одоо өнөөдөр идэвхтэй байгаа гол дээр очиход гэсэн жишүү үйлэл яаж үүсэж байгааг харж болно. Үүнийг ерөнхийд нь бол ярилж гэж нэрлэдэг. За энэ тохиолдолд бол чулуун нуруутай ярилцны жишээ харагдаж байна. Үүний үр дүнд хавтгайлаг жишүү үйлүүд үүсдэг. Хавтгайлаг жишүү үйлүүд хайшаагаа унж байгаагаар нь урсгалын чиглэлийг тодорхойлох боломжтой байдаг. За энд бол саран нуруутай ярилцгийн жишээ харагдаж байна. Үүний үр дүнд бол бас л урсгалын чиглэлийг тодорхойлж болно. За гэхдээ онцлог нь саран нуруутай ярилцгийн үр дүнд ховигдсан жишүү үйлүүд үүсдэг. Гэхдээ хоёр чиглэлийн төсөлтөн дээр үүсдэг. Ийм учраас одоо 2D байдлаар урсгалын чиглэлийг тодорхойлж байна гэж ойлгож байна. За мөн бас үүссэн ховлоос нь шалтгаан болоод төсөлтийн дээд чиглэлийг заадаг бас индикатор болдог. Нөгөө шулуун нуруутай ярилцгийн үед бол мэдээж 1D орчинд л урсгалын чиглэлийг баримжаалж байгаа. За ингээд далайн гадарга дээгүүр салхихлахад долгисох давлгаалах хөдөлгөөн үүсдэг. Энэ нь бол усан дотроос долгилох хөдөлгөөн үүсгдэг. Энэ нь явсаар далайн ёроолд байгаа тунж үссэн элсэн дээр бол наашаа цаашаа займчих хөдөлгөөнийг үзүүлдэг. За үүний үр дүнд бас тодорхой онцлогтой ярилж үүсдэг. Үүнийг давлгааны ярилж гэж үздэг. Энэ давлгааны ярилж нь зарим талаараа саран нуруутай ярилцтай нэг төрлийн төсөлттэй их төсөөтэй харагддаг. За ингээд 3 см-аас бага хэмжээтэй иймэрхүү тоннол структуруудыг бол ярилж гэдгээр нь ангилж авч үздэг. Үүнээс дэш 10 м хүртэл хэмжээтэй болох юм бол манхан өндрөөрөө 10 м хүртэл манхан гэж ангилдаг. За энд одоо мэдээж урсгалын эрчим өндөр байх үед иймэрхүү ярилжууд үүснэ. Тэгээ бол үерлийн тохиолдол гэдэг жишээн дараа авч үзье. Үер дуусны дараа бол үүссэн байгаа ярилжийн релефүүд дээр нь шаврууд тунж үүсдэг. Энийг бол үерийн дараах фаз гэж нэрлэж болно. За ингээд дахиад урсгалын эрчим ихсэхэд дараагийн шатанд ярилжууд үүснэ. За үүний дараа дахиад үүссэн байгаа морфолог релеф дээр нь бас шавар нарийн ширхттэй материал тунж хуримтлагддаг. За эдгээр нарийн ширхттэй материалуудыг бол дреп уюуд гэж нэрлэдэг. За дреп уюуд бол ерөнхийдөө бие модал орчныг заадаг, буюу урсгалын эрчим нэг ширүүсч нэг суларч ясныг зааж байдаг. За ингээд ерөнхий
үүсгэж байгаа зүсэлтээр нэмдрэх буюудыг флазер уйлал буюу 9 чулуунд амгаалсан нарийн ширхтээ орсон баг эсвэл долгиолог уйлал буюу нарийн ширхтээ бүдүүн ширхтээ орц аль аль нь тэнцвүүхэн орсон эсвэл туудсан уйлал буюу нарийн ширхтээ үеийн флазер уйлууд нарийн ширхүүдэнд амгаалсан гэж ингэж 3 ангилж үзэж болдог. За усны ёроол тун журамтлагдсан чулуу хэнгицсэн материал дээр усны өөрийнх нь урсгал ингэж ухшуудыг үүсгдэг. Ингэснээр бол энэ флют маркууд үүсдэг. За флют марк бол бас л урсгалын чиглэлийг заадаг. Ухсан чиглэл хайшаага налуу болж байна, хайшаага өргөсөж байна гэдгийг нь урсгалын чиглэл тодорхойлдог. Мөн бас зүсэлтийн дээд хэсгийг заадаг. Байгаагаараа үүснээрээ байгаа зүсэлтүү эсвэл хөнтөрсөн зүсэлтүү гэдгийг зааж идэг. За флют марктай бас нэгэн төстэй ойлголт структур байдаг нь obstacle score. Энэ бол адилхан процессор үүсэж байгаа боловч тэр далайн урсгалын ухалт нь бол тодорхой өмнө нь үүссэн байсан хэнгицсэн материалын орчинд явагддаг онцлогтой. За мөн адилхан нөхцөлд үүсэж байгаа боловч далайн ёроолын хорж хуримтлал дээр байсан өмнө үүссэн байсан хэнгицсэн материал чирэгдсэний далайн урсгалаар усны урсгалаар заавал далайч хахад усны урсгалаар чирэгдсэний үед үүсэж байгаа тунал структурыг грөө гэдэг. Зэмэрхүү хэнгицсэн материал нь ойж буух замаар энэ тэнд ухшууд үүсгэсэн байвал прод гэж нэрлэдэг. Эд бүгдээрээ зүсэлтийн дээд хэсгийг заадаг эсвэл урсгалын чиглэлийг заадаг их чухал тунал структурууд байна. За бас л зүсэлтийн ердийн байрлал буюу хөнтөрсөн байрлалыг заадаг бас чухал тунал структуруудын үргэлжлэл бол энэ load cast гэж байна. Load cast бол нарийн ширхтээ хурц дээр бүдүүн ширхтээ хурц материал хэнгицсэн материал хөрөмтлөгдсөн арга даралтын нөлөөгөөр үүсдэг. Load cast-ийн хөгжлийн дараагийн шатанд бол ерөнхийдөө сайн хөгжсөн бол ball and field of структур үүсдэг. Энд бол одоо бүдүүн ширхтээ материалууд нь бүр тасраад нарийн ширхтээ материалуудтай агуулгадсан баг жишээтэй. Load cast-ийн нэгэн өрмөц хэлбэр бол flame структур. Энд бол нарийн ширхтээ хурцын дүл маягийн төрөлтүүд бүдүүн ширхтээ хурц руу үүсдэг. За зүсэлтийн ердийн байрлал хөнтөрсөн байрлалыг заадаг тунал структураар бас л үргэлжилж байна. За энд бол бидний бүгдээрийнхэн сайн мэддэг шаврын хаталтын ханц орж ирж байна. За энэ зүсэлт болон хэвтэй фалаанд ирэх байдал нь харагдаж байна. Мөн амтнууд өөрийн амьдрах орон байрыг шоолон хайх замаар буурав үүсгдэг. Энэ буурав гэдэг нь бол харьцангуй нягтарч амжаагүй байгаа зөөлхөн цэвсгэр хурцсанд ухагдсныг хэлж байгаа. Хатуурсан байгаа урьдчилуулагт ухагдсныг нь бол boring гэж нэрлэдэг. За энэ 3 тунал структур бол гурвуулан хүчил төрөгчтэй орчин шаарддаг. Өөрөөр хэлбэл гадаргуу тэр хуурай нөхцөлд явагдаж байна гэж ойлгож байна. За ингээд конкрет гэсэн нэг ойлголт байдаг. Конкрет гэдэг бол бас л их өвөрмөц тунал структур. Энэ нь бол цементийн харьцангуй тэгш биш цементлэгдэлтийн нөлөөгөөр үр дүнд конкрет үүсдэг. Харин нодул гэсэн нэг ойлголт байдаг нь бол цементлэгдэлтээр биш мицематит хувирлаар үүсэж байгаа. Тодорхой нэг хэсэг мицематит хувирал ондоо хувиралд орсноор хатуурсныг нодул гэдэг. За тунмал чулуулаг хэвцсэн материал үүсэх, зөөгдөх, хуримтлагдах маш олон төрлийн орчин байж болно. Маш олон төрөл фазууд ялгагддаг. Энэ болгоныг бол өмнөд урдсан тунал структуруудыг маш сайн судалж баримтжуулснаар бол тайлах дараа нь тодорхойлох боломжтой юм аа. За ингээд нэгдүгээр хэсэг төгслөө.